Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Хуулбарууд. Холливуудын уран зөгнөлт кинон дээр эхлээд бүрх малгай хуулбарлаж байснаа дараа нь бүр хүний хүртэл хувилж эхэлдэг. Тэгээд хувилж авсан хүнээ их хувь нь янз бүрээр ашиглана. Зарим ийм төрлийн кинон дээр хүнийг их хувийнх нь хүсэлтээр хуулбарлаж газар доогуур хорж байгаа тухай гардаг. Гэхдээ Бурхан Тэнгэрийн авралаар одоохондоо орчлон дээр ийм зүйл хараахан болоогүй байна. Харин автомашиныг бол яг адилхан хувилж өөр нэр өгөөд зарж борлуулах тохиолдол байнга л гарсаар байгаа. Үйлэн үзэж, үстэй толгоогоо зулгаан байж, зохион бүтээсэн автомашинуудыг хуулаад, хувилаад, өөр лого нэр өчгөөд сууж байдаг нөхдүүд манай урд хөршид хэлээдгүй байна. Мэдээж тухайн загварын машины моторын хүч, эд ангийн бат бөх байдал, аюулгүй ажиллагаа зэргийг хуулбарууд яасан ч гүйцэхгүй л дээ. Гэхдээ л жинхэнэ их загварын машинуудын зах зээлийг хуулбар машинууд дандаа булаацалж байдаг юм байна. За машиныг хуулбарлах үзэгдэл ер нь бол саяхныг хүртэл харьцангуй бага гарч ижээ. Тухайлх нь бол зөвлөх холбоот улсын автозавуудууд барууны машинуудаас зарим нэгээс нь бол санаа авах, зарим эд ангиудыг яг дөөрөлгөх тохиолдол гардаг л байсан. Гэхдээ ялангуяа сүүлийн жилүүдэд машиныг яг тэр чигээр нь хуулбарлах үзэгдэл үнэхээр их газар авч байгаа. Дэлхийд алдартай машин үйлдвэрлэгчид энэ хуулбарлан хулгайлагчтай хичнээн тэмцээд ерөөсөд таслан зогсооч чадахгүй байгаа л да. Яг хөө мэдээж тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд нь саадуулж хязгаарлаж л байгаа. Хансаг машин үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог Их Британий Rolls-Royce Phantom-ыг автомашин сонирхогчид андахгүй сайн мэднэ. Харсан хүний хайрыг татаж, суусан хүний сүнс нь хоргодох шахдаг энэхүү дээд зэрэглэлийн лимузин $365 мянган үнэтэй. Гэтэл хятадууд домогт Rolls-Royce Phantom-ыг яг хуулбарлаад ердөө $44 мянган худалдаанд гаргасан юм. Энийг мэдсэн англичууд нилээд хэл ам хийж хэрүүл тэмцэл болсон. Чухам яаж шийдэгдсэн нь одоо тодорхойгүй. Хятадууд тийм тухайн автомашины их загварыг хуулбарлахдаа зарим нэг жижиг эд ангиудад үйл мэдэг өөрчлөлт оруулсан байдаг. За жишээлбэл Rolls-Royce Phantom-ын лого далавчаа аргаж татаж салхисран хурдалж байгаа мөнгөн сахиусан тэнгэр байдаг. Гэтэл хятадуудын хийсэн хуулбарын лого нь далавчаан дээш нь дэвж байгаа сахиусан тэнгэр байх юм. Америкийн Jeep төрлийн машин үйлдвэрлэлд элсэн цөлийн эзэн хаан гэгдэх Wrangler Jeep машин томоохон байр суурийг эзэлдэг. Арабууд энэ машинд ухаангүй дуртай болохоор үйлдвэрийг хүртэл худалдаж авсан. Тэгсэн чинь Jeep Wrangler-ыг хятадууд хуулбарлаад 3 хаалгатай Weiss B40 гэдэг үнэхээр адилхан машин хийж гисэн. Дараа нь бүр B70 гээд 5 хаалгатай загварын худалдаанд гаргасан байгаа юм. Хятадын V40, B70 жипнүүд нь Jeep Wrangler-аас дөрвөлжин их гэрэл радиаторын хаалтараа арай л гэж нэг ялгана. Манай урд төрш болох хятадууд алдарт Range Rover-ыг хуулбарсан гэвэл та итгэх үү? Хэрвээ та итгэхгүй байгаа бол энэнд итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл хятадын BAW гэдэг компани Английн 100 Range Rover-ыг бүр яг дуурайлгаад B90 гэдэг жипийг үйлдвэрлэсэн байна. Энэ машин их загвартайгаа бүр усны тус шиг адилхан. Таних тэмдэг лого нь харагдахгүй холуур явж өнгөрөх юм бол ерөөсөө Range Rover байна л гэж бодохоор. Энэ машины Range Rover-оос ондоошх ерөөсөө цорын ганц зүйл нь их гэрэл радиаторын хаалтна. Тэгэхээр аливаа машиныг их загвар нь мөн үү биш үү? Хуулбар уу гэдгийг таних тулд логогийн сайтар харахаас гадна их гэрэл радиаторын хаалтыг та заавал нэгтэл шалгаж агараа. Одоогоор Монгол улсад хамгийн их хэрэглэгдэж байгаа Jeep төрлийн машинуудын тоонд Land Cruiser Prado 120, 150 загварууд ордог. Шатхуунд хэмнэлттэй 5 дугтай энэ машиныг хүртэл хятадууд хуулбарлаж Daddy шүтлэг гэдэг машин үйлдвэрлэсэн. Хачирхалтай нь Land Cruiser Prado-гийн хуулбар Daddy шүтлийн машины их гэрэл радиаторын хаалт хоёр нь
их загварынхаас бүр нэг уур хөрмээр адилхан гэж. Ганцхан лого нь лондоо. За тэгээ наад чи юу ч бишээ. Хэдэн жилийн өмнө болсон Бээжингийн автошоуун дээр Германы автомашин үйлдвэрлэлийн сонгодог бүтээл Mercedes-Benz G500 загварыг мөнгөтэйхэн халамцуу нөхөр хараад шуудганд худалдаж аваад нам тавиулахаар тийм адилханыг дуурайлгаа тавьчихсан байсан. Хятадуудын хийсэн тэрхүү G-класс 500 загвар Герман их загвараас арай догшин дүртэй байснаас өөр ялгараад байх зүйл даанч байхгүй байсан юм да. Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн ямар ч автомашиныг их загвартай нь усны дусал шиг адилхан үйлдвэрлэн дуурайлгаж чадна гэдгээ дахин нотолсоор байна. За энийг илтгэх бас нэгэн бодит тод томрон жишээ бол Америкийн нэгдсэн улсын тэнгисийн явган цэргийн хамгийн гол унаа болох Hammer Jeep буюу H1 Jeep-ийг хүү хэмээр адилхан дуурайлгаад за тэгээд тэрэндээ бүр Dongfeng EQ 2050 гэдэг нэр өгсөн байгаа. За тэгээд энэ Hammer H1 дуураймлыг Хятадын цэрэг цагдаагийнхан бүр өргөнөөр ашиглаж байгаа юм билээ. $2007 онд Германы Франкфурт хотод болсон автошоуун дээр нэлээд чирүүхэн маргаан гарсан. Яасан бэ гэхээр Хятадын Шанхайн S-Seo гэдэг дунд даврын джип машиныг харсан BMW-гийнхэн ихээхэн дургуйцлаа илэрхийлж удалгүй Мюнхний шүүхэд хандсан. Шалтгаан нь Хятадын Шанхайн S-Seo BMW X5-ын шууд дуураймал байлаа. Ханаас нь ч харсан хэлбэр, хийц, загвар, салон гэд юр ялгарх зүйлгүй. Харин урдаасаа бол Шанхайн S-Seo BMW X5-ын нүүр царай болсон радиаторын хос хаалт их гэрэл логог арайч хулбарлаж чадаагүй байлаа. Гэвч Хятадууд Мюнхний шүүхтэр ялагдсан учраас BMW X5-ын Хятад гулбар Шанхайн S-Seo-г дахиж үйлдвэрлээгүй. Хятадууд тийм алдар нэрийн баталгаа уулсан үнэтэй цайтай нэртэй төртэй машинуудыг дуурайлган үйлдвэрлэхийн зэрэгцээ. Манайхны түгээмэл ундаг нэг үе оргил болдын Бойтог гэдэг нэр аваад байсан Солонгосын Devo Matisse-ийг дуурайлган Q Yuka гэдэг жижиг машиныг талах шиг үйлдвэрлэсэн юм. Мөн Toyota-гийн 2006 оны RAV4 загварыг дуурайлган Yupo гэдэг бага бүрийн Jeep үйлдвэрлээд амжсан. RAV4-ийн их хувь нь 300 мянган юаны үнэтэй байхад тэрний хуулбар Yupo Jeep ердөө 90 мянган юаны үнэтэй зарагдаж байлаа. Гэсэн ч инглээгээд Toyota-гийнх нь нэг ч үг хэлээгүй юм. Хятадууд шилдэг загвар болгоныг хулгай хийгээд байдаг хүмүүс бас биш юм байна. Тэдний зарим нэг нь дэлхийн томоохон автомашины үйлдвэрлэгчтэй бүр албан ёсны тэрэ байгуулад тэрнийхээ үндсэн дээр хуулбаруудын худалдаанд гаргадаг гин. Ингэснээр тэдгээр хуулбар машинууд зөвхөн Хятадын зах зээл дээр зарагддаг төдийгүй энэ нь эргээд тухайн улсынхаа зах зээлийг дэмжиж байдаг голлох салбаруудын нэг нь болдог гин. За тэгээд төгсгөлд нь та бүхэндээ онцлон хэлэхэд ер нь альва зүйлийн ямар ч хуулбар их хуваа хизээч гүйцэж байгаагүй гэдгийг та бүхэн ямагт санаж байх хэрэгтэй.